За та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. Энэ 12 сард болох шинжил чийдийн 222 буюу сар бүрийн 2 дахь 7 хоногийн 2 дахь өдрийн 2 цагаас болдог энэ арга хэмжээгээр бид нар 2014 онд Монгол улсын хэмжээнд шинээр зарлагдах гэж байгаа тендерч бас биш юм а. Ер нь бол тендер бол задрах байх. За одоо яг улсын хурлаас баталсан төсвийн тухай хуулийн дотор төсөл арга хэмжээ гэж байгаа. Төсөл арга хэмжээ барилга байгууламж. За энийг өнөөдөр та бүхэн танилцуулъя гэсэн. Яг ажил үүргийн хуулиараа бол манай Тэрвэш давах сайдын харьяанд байгаа худалдан авах ажиллагааны газар гэж байгаа. Дарга нь бол энэ ингэж аргал. Энээс гадна бол яамдууд дээр тендер зарлагдаж байгаа, нийслэл зарлагдаж байгаа, за орон нутгуудад бол зарлагдаж байгаа. Энэ урд талын наашаар сигнал сууж байгаа хүмүүс бол нийслэл болоод орон нутгийн энэ худалдан авах ажиллагааг хариуцсан хүмүүс байгаа. За ямар одоо хүмүүс энэ арга хэмжээнд оролцож байгаа вэхээр засаг цэгийн дээр зар тавьсан байгаа. Дээр нь манай худалдаа аж үйлдвэрийн тэнхимийнхэн өөрийнхөө шугамар бас бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжийнхэнд бол зар явуулсан. За ингээд нээлттэй зарлаж 14 онд Монгол улсын хувьд шинээр зарлагдах гэж байгаа тэр төсөл арга хэмжээг танилцуулъя. Эртхэн шиг танилцуулъя. Хууль бол батлагдсан 11 сарын 15-нд. Өнөөдөр 12 дугаар сарын 10-ны өдрөө шинэ он гараад юм уу одоо ер нь бараг зарим ажлуудын төрөөч нь бол одоо зураг төсөл зарлагдах юм руугаа орж эхлэхээр байгаа. Тэгэхээр энэнийг ер нь энэ онд нь багтаагаад манай аж ахуй эрхлэгчдэд танилцуулах нь зүйтэй юм а гэж Тэрвэш давах сайд бид нар яриад өнөөдрийн шинжил шийдээ гэдгийг энэ тендер гэдэг юмыг ер нь ил тод болгоё, тунгалаг болгоё, шилэн болгоё. За тэрний тулд энийг яаж шинжлэх вэ гэдгийг эхэлж байгаа. Эхний шинжилэл бол одоо ерөөсөө энэ. Та бүхний гар дээр та бүхэнд байна уу энэ хавцтай? Одоо нэг энд орж байгаа хүн бүхэнд ингээ шинжил шийдээ, шилэн тендер 2014 гэдэг энэ материал бэлдээд энэ дотор нь за яг энэ худалдаа авах ажиллагааны гарын авалга за эдгээр бол ингээд та нар бас тендер мендерт орохоор авдаг юмнууд байгаа. Шинэ юм чинь бол энэ байна. Монгол улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд шинээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ барилга байгууламжийн жагсаалт гэсэн энийг л одоо та бүхэнд өнөөдөр ерөнхийдөө танилцуулж байгаа юм. Одоо дараагаар нь энэний дараа ямар процесс явагдав вэ гэхээр энэ төсөл арга хэмжээг зарим нь бол яамн дээр, зарим нь бол худалдаа авах ажиллагааны газар дээр, зарим нь орон нутаг нийслэлд тендер нь бол зарлагддаг. Тэгэхээр энэ төсөл арга хэмжээ барилга байгууламжийг хичнээн төрлийн ямар тендер болгож зарлах вэ гэдэг асуудлыг бол энэний дараа бол ярьдаг юм байна. Одоо өнөөдрийн байдлаар бол та нар зөвхөн энийг харахад бол бид нар ингээд бичсэн байгаа. Бүх одоо төсөв дээр орсон бүх төсөл арга хэмжээ барилга байгууламжийг жагсаасан байгаа. Жишээлх юм бол их хурлд үйл ажиллагаагаа тайлбарладаг байгууллагын сургалтын нэгдсэн төвийн барилга босноо 2.5 тэрбумаар төсөв төрөлтөх нь 2.5 юм. Энэ онд бол 2.5 тэр чигтэн тавьсан энэ жилдээ багтааж дуусна гэсэн агуулгатай. Ингээл бүх юм бол энд байгаа. Хуучин явж байгаа үргэлжилж байгаа тендерүүдийг бид нар бол оруулаагүй. Яагаад гэвэл тэр чинь тэргүй компани шалгараад ажиллаа хийгээд явж байгаа он дамжиж байгаа тэр тендерүүд бол энд бол ороогүй гэдгийг хэлье. За тэгээ өнөөдрийн байдал ямар хувь байна вэ? Бид нар бас та нарт зүгээр үргэлжлүүлгээр ярихгүй тулд нэг жижигхэн презентацийн бэлдсэн байгаа. Тэр презентацийг та бүхэнд танилцуулъя. Энэ презентацийг тавьсны дараагаар та бүхэн асуулт тавьж хариулт авчулна. Холбогдох хүмүүс бүгдээр энэ байгаа. Миний ардлыг нэг сууж байгаа хүмүүс бол манай яамдын төрийн нарийн бичгийн дарга нар байж байгаамаа. Яагаад тэгэхээр яамн дээр очихоор гол ажил бол энэ хүмүүс дээр очиж байгаа юм. За ингээд эхэлж. За шилэн тендер 2014 амхандаа шинжилгээний засгийн газар маань бүх юм бол ил тод болгочих юмсан гэсэн ийм бодол зорилтын үүднээс энийг хийж байгаа. За мөнгө гаргаж одоо хийж байгаа босгож байгаа худалдаж авж байгаа
одоо нийт хэмжээ бол нэмэгдэж байна гэдгийг харуулж байгаа юм энэ. Хөрөнгө оруулалтын хэмжээ. Тэгэхээр энэ хэд оноос эхэлж байгаа вэ? 2006 он дээр бол арай бага байсан. Одоо энэ сая 2012 он гэхэд үндсэндээ бараг 1.5 их 80 хэмжээний мөнгийг бол улсын төсөөс гаргаж худалдаа авалт хийсэн, хөрөнгө оруулалт хийсэн гэсэн. Одоо сум юу сургууль эмнэлэг цэцэрлэг одоо юу байдгийг төрийн байшин сав элдв янзын яриад байгаа юм чи бол энэ юм байгаа. Тэгэхээр бол төрийн худалдаа авалт бол бас ихсэж байна. Төрөөс оруулж байгаа, төсөөс оруулж байгаа хөрөнгө оруулалт бас нэлээд их сүрхийн мөнгө явж байна гэдгийг та бүхэнд харуулж байгаа. За. Надад нэг юу гэх хэрэгтэй вэ? Би ч овоо харддаг байсан чи яах муудчихсан байх чи вэ? Шил хийдгүй. Сүүлийн 7 жилийн иш харах юм. Энэ ч юм уу. Энэс харъя л. Нөө сошиал эргэж хараад энэ хүмүүс шүүмжлээд байгаа маа тийм амхилтаа урагшаа харж байгаа ярьчих санаатай. За сүүлийн 7 жилд хийгдсэн худалдаа авах ажиллагааны хэрэгжилт юм. Хэрэгжилт гэдэг нь юу хэлж байгаа юм гэхтээ зэрэг яамд дээр хичнээн хэмжээний тендер нь очдгийг. Аймагт хэдэн очдгийг. За бусад газруудад хичнээн очдгийг гэдгийг энэ харуулж байгаа. Энэ нэг цэнхэр өнгөтэй хамгийн хөндөр байгаа нь бол яамд дээр их хэмжээний тендер зарлагддаг гэсэн. Хуучин бол практикийн тэгж явж ирсэн. Өнгөрсөн 12 энэ 13 оноос эхлээд худалдан авах ажиллагааны газар гэж байгуулад аль болохоор тендерүүдийг худалдан авах ажиллагааны газраар бол дамжуулж хийх ийм санаатай. Тийм учраас тэр 2019, 10 он, 11, 12 онд бол ногоон нь бол өссөн байгаа. Орон нутгаар шилжүүлж байгаа нь өсчээд байгаа. Бас одоо орон нутагт ингээд ийм юм болоод байгаа шүү дээ. Манай нэг бодлон бол ингээд нэг аймгийн нэг суманд яваад очихоор нэг сургуулийн барилга босоогүй 5 жил болж идэггүй. Яасан гэхээр мэдхгүй энэ дээдлийн нөхдөд тендер зарлагдсан. Хэн барьж байгаа? Мэдхгүй нэг Улаанбаатарын компани ирсэн. За тийм учраас энэ бол бас буруу юм байна гэж үзээд одоо чиг хандлага маань юу болж байгаа вэ гэхээр энэ ногоон бол өсөж байгаа юм. Ногоон өсөж ийнэ гэдэг чинь боломжийнхаа тендерүүдийг тэр одоо сургууль цэцэрлэг эмнэлэг тендерийг аль болох та нар өөрснөө зарлаа. Өөрснөө эзэн болоод өөрснөө хяналтаа тавиад тэгээд дуусгая гэдгээ тэр агуулгаараа ногоон бол өсөж байгаа юм аа. За энэ яамд дээр зарлагдаж байгаа тендерүүдийг бол бид нар багасгаж байгаа. Аль болохоор яамдууд бол тендер зарлахгүйгээр бодлогынхаа шинжтэй үйл ажиллагаа хийе гэдэг рүү явж байгаа. За дараа. Энийг алгассан байна. За өмнө нь ер нь бол тендер яаж явж ирсэн гэхлээр энэ 13 оноос өмнө ингэж явж ирсэн. 500 сая төгрөг гэдэг нэг тоо гаргаж ирээ. 500 саяас дээш бол яамд тендер зарлана гэд. 500 саяас доош бол эсвэл агентлаг зарлана, эсвэл орон нутаг зарлана. Нийслэл аймаг гэсэн үг шүү дээ, тийм ээ. Аймаг нийслэл зарлана гэж ингэж явж ирсэн. Энэ бол ийм төвлөрсөн биш, тогтолцоотой байсан. Шууд худалдаа авалтыг хийх босго нь бол 1 сая төгрөг байсан. За одоо энэ шинэ хууль гараад эхний жил явж байгаа юм 13 он. Энэ дээр ямар одоо өөрчлөлт орсон гэхлээр яам бол одоо бүх тендер зарлахгүй. 500 саяас дээш тендер бүгдийн яам зарладаг байсан бол одоо болсон. 13 оноос эхлээд яам бол зөвхөн өөрийнхөө хэрэгцээний төсөл арга хэмжээний төслийг тендрийг зарлана гэсэн. За 13 онд бас тэгж чадаагүй. Бас зарим нэлээд олон тендерүүд бол яамн дээр бол зарлагдсан. За дараа нь худалдаа авах ажиллагааны мэргэжлийн байгууллага томоохон төсөл арга хэмжээний тендерүүдийг зарладаг болсон. За энэ жилийн хувьд бол манай инх чаргал даргын энэ худалдаа авах ажиллагааны газар бол нэлээд олон тендер зарласан. За тоомоогийн би дахиад хэлье. За дараа нь бол орон нутагт өөрийн нутаг дэвсгэрт хэрэгжих төсөл арга хэмжээний энэ тендерүүдийг бол зарладаг болж байгаа. Ингээд бид нар энэ шинжлэлийн засгийн газар маань гарааныхаа жилдээ бол энэ төвлөрсөн бус тогтолцоотой байсан юмыг хагас төвлөрсөн маягийн руу оруулж байгаа. Ер нь явандаа болдог бол энэ худалдаа авах ажиллагааны газар дээр л бүх юм зарлагддаг, тэнд л бүх юм ойлгомжтой байдаг. Тэр одоо схем рүүгээ явж байна гэж ойлгоё. За дараа нь худалдаа авах ажиллагаа жишээлх юм бол 13 оны 3 дугаар улирал хүртэл 3407 ширхэг тендерийг одоо зохион байгуулсан байна. За энэс нэг 2959 аж ахуйн нэгж 1.7 их 80 төгрөгийн одоо гэрээ байгуулсан гэсэн. За худалдаа авах ажиллагаанд би энэ тоог зориуд гаргуулсан. Та нар хараарай одоо энэ тоог гэж байгаа. Энэ тэр 13628 гэдгийг сайн хараарай гэж. Тэн дээр юу байна вэ гэхээр
Монгол улсад одоо өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа 73,16 аж ахуй нэгж байна гинэ. Тэрнээс яг энэ төсвийн худалдаа авалт төсвөөс сарлж байгаа тендерт оролцоод байгаа нь бол 13,628 аж ахуй нэгж. Энэ жилийн хувьд шүү дээ, тийм ээ. За, давхарцсан тоо. Энд чинь зарим компани бол нэлээд олон тендерт орсон. Тэр нь бас хойно гарна. За, энэ ажлын гүйцэтгэлгээгүй л дээ. За, гэрээ байгуулсан хувь нь бол 71% байгаа. За, тэгээ би бас нэг юм тоо гаргах гэсэн. 10-аас дээш тендерт ялсан компани хэд вэ гэхээр 2 байна гинэ. Одоо энэ төсвийн хөрөнгөөр хийж. За, 5-аас 10 хүртэл тендер авсан 10 аж ахуй нэгж байна. За 3-аас 5 хүртэл тендерт ялсан 6 аж ахуй нэгж байна. За би энийг бас гаргаж тавиа ач холбогдолтой гэж байгаа. Яагаад тэгэхээр энэ жил бид нар ингээд зам дээр ингээд тендер аваа ялцсан компаниуд бол ажиллаа хийж чадаагүй байхгүй. Яагаад энэ хийж чаддгүй юм бол гэдээ ажигласан чинь хажууд нь өөр ажил авчдаг юм байна. Жишээлх юм бол энэ Японы хөрөнгөөр барьж байгаа хөшгийн хөндөд босж байгаа нисэх онгоцны буудлын барилга руу тэр компани явж ороод замынхаа ажлыг дутуу хийж явах жишээ. Тийм учраас энэнийг бас бид нар анхаарах хэрэгтэй байлаа. За одоо хариуцлага гэж ярьж байгаа юм чи гэрээний үүргээ биелүүлээгүй ийм юм бол их бас гарч байгаа юм. Жишээлх юм бол гэрээний үүргээ биелүүлээгүй компаниудыг дотор нь ангилж үзэх юм бол 84% нь бол хугацаа хоцорсон ажлыг чанаргүй гүйцэтгэсэн байна. 84%. За дараа нь бол 8% нь бол ажлаа орхиж явсан сургаггүй алгуулсан. 5% нь бол улсын хумс хүлээж аваагүй юм босгоцсон хийдсэн гэдэг хүлээж авах боломжгүй болсон. За 3% нь бол мэргэжлийн үйл ажиллагаанд даалдаа гаргасан. Өнөөдөр ингээд шинжлэлийн засгийн газар та бүхэнд эх онд хийгдэх ажлуудаа танилцуулж байгаагийн зэрэгцээ манай аж ахуй нэгжүүдийг ийм алдаа дутагдал гаргахгүй байгаа ч гэж бас одоо хэлж байгаа юм. Тендерт орно гэхээр одоо сүүлдээ бас янз бүрийн худал материал бүрдүүлдэг болсон байна. Энэ дээр манайхны одоо хийсэн дүн шинжилгээ 62% тендерийн баталгаа гэдэг юмыг бол одоо хуурамчаар одоо хийгдсэн байгаа. Өөрчлөлт төлбөрийн баталгааг бас худал ирүүлсэн, санхүүгийн тайлангаа буруу зөрүү ирүүлсэн, татварын тодорхойлолтоо буруу ирүүлсэн. Яг энэ одоо өнөөдөр л манад байгаа дүр зураг. Энийг хэдүүлээ нийлж байгаа яаж зөв болгох вэ, яаж шудраг болгох вэ гэдэг дээр бас арга ухаанууд бид нар ярина. За худалдаа авах ажиллагаанд олон нийтийн оролцоог одоо энэ 13 оноос эхлээд бий болгосон. За энэ үнэлгээний хорооных нь бүрэлдэхүүнд болохоор иргэдүүд оролцдог. За төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоод бас оролцдог. За орон нутгийн төвшин жишээлх юм бол 20 сая хүртэл өөрийн худалдаа авах ажиллагаанд иргэд өөрснөө бүлэг байгуулад оролцох ийм боломж нөхцөлийг бүрдүүлсэн байгаа. Тэгээ нэг дараачихын жишээ байгаа. За жишээгээ гаргаж. Жишээлх юм бол 18 сая төгрөгийн үнэтэй гудамжны явган зам, явган шат, үер усны сувгийн ажил хийнэхэд бүтээлч үйлсгээд иргэдийн бүлэг жишээлх юм бол гүйцэтгэгч болоод орсон байх жишээтэй. Хан уул дүүргийн тэнд аршаан булаг хашаажуулан тогтчуулна гэхэд 10 сая төгрөгийн ажил байна. Энийг бүтээлч иргэдийн бүлэг бүтээлчгээд иргэдийн бүлэг орж явах жишээтэй. Завхан аймагт багийн төвд гууж алга дарах 70 шуудууд дарах ажил 3 сая төгрөг байхад Батчаргал гэдэг иргэний бүлэг орж явах жишээтэй. Иймэрхүү байдлаар одоо тодорхой бага хэмжээний мөнгөтэй ажлуудад аливаалахаар иргэдийн бүлгүүд бол өөрснөө ороо шийдчихэж байгаа. За дараа нь одоо бидний хийх гэж байгаа шинжилэл явах гэж байгаа гол чиглэл байгаа юм. Энэ бол чи яагаад нэг шпургалх наалг бол нэг хуудасаа. За яг энэ юу байгаа юм? Энэ болохоор нөгөө хуучин явж ирсэн байдал нь л дээ. Уламжлалт аргаар явж ирсэн бол маш их хэмжээний цаас, цаг, хүнд сурталыг даван туулдаг юм байсан. За энийг одоо бид нар аль болохоор өөрчилж за иргэдтэй одоо аж ахуй нэгжүүдэд хялбар болгох энэ ажлыг бол хийж байгаа цахим болгох гэж нэлээд оролдож байгаа юм да. Энэ харж агсаалт чи сая өнгөрцөн байна шүү дээ буцтай. Харж агсаалтан дээр саяны тэр алдаа дутагдал гаргаад байгаа компаниудыг бол бид нар ингэсэн. Энэ одоо нэг юм ярьчаад хийхгүй байна гэж бодоод байгаа шээ. Энэ хар өнгөтэй юм гаргаад байгаа нь ийм алдаа дутагдал гаргаад байгаа, ажил авчаад хийхгүй байгаа, ажил авчаад хажууд нь өөр илүү мөнгөтэй ажил болж аваад
авсан ажлаа хайж байгаа энэ янз бүрийн компаниуд эсвэл дутуу хөдөө хийж байгаа. Жишээлх юм бол Завхан аймгийн Отгон суманд 10 онд барьж оруулсан цэцэрлэг 12 онд агтлагдсан. За ингэж одоо улсын төсвийн хөрөнгөөр бол тоглож болохгүй. Тэгэхээр ийм хийж байгаа компани тэднийг бол бид нар энэ зориуд хараар бичиж байгаа юм хар жагсаалтанд хамруулнаа. Яг хуулийн дээр бол хар гэдэг үг байхгүй юм байлээ. Юу гэж хэлдэг тэрнийг? Гэрээний эрхээ хязгаарлуулсан хуулийн этгээд гэж хэлдэг юм байлээ. Бид нар тэрнийг хаяад хар гэдэг үгээр хэлсэн. Ер нь бол хар жагсаалт гэдэг юм гаргаад энэ хар жагсаалтанд бол хэнийг хамруулж бид нар зарлах вэ гэхээр гэрээний өргөө ноцтой өрчсөн биелүүлээгүй мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх эрхүүхийн улсын байцаагч тогтоосон бол би энэ хуулийн дээр байгаагүй хэлж байна. Илт худал мэдээлэл өгөхөд тендер ирүүлсэнийг эрхүүхийн улсын байцаагч тогтоосон бол сүүлийн 3 жилийн хугацаанд авилгын гэмт хэрэг үйлснэг шүүх тогтоосон бол энэ бол хар жагсаалтанд ороод ингэж явна. Энэ удаагийн уулзалтаар би бол хар жагсаалтынхныг бол зарлая гэсэн манайхан бол нэр өгөхгүй байна лээ. Гэхдээ нэр бол байгаа л гэж хэлээ. За ийм байдлаар бид нар бас яхаа хариуцлага тооцож явъя гэж байгаа. Ингээд энэ хүнд сурталыг багасгах чиглэлээр цаашаа яваарай. 13 оноос эхлээд манай энэ худалдаа авах ажиллагааны газар бол ийм цахим худалдаа авах ажиллагааг нэвтрүүлж эхэлж байгаа. Дараачийн хуудас. Цахим худалдаа авах ажиллагаа. Тэгээд энд бас дутуу байна. Бид нар дөнгөж эхэлж байна. Зарим нь ер нь баг мэдгчгүй байх шиг байна дөө. Одоо жишээлх юм бол цахимаар одоо ингээд энэ цахим систем бүртгүүлчихэд байгаа 487 аж ахуй нэгж байна. Түрүү хэлсэн шүү дээ 16,000 орчим аж ахуй нэгж тендерт орж байгаа тийм ээ. Гэтэл 487 аж ахуй нэгж цахимаар бүртгүүлчихэд байна. Засгийн зүгээс худалдаа авах ажиллагааны газрын зүгээс аль болохоор юмыг чинь цаасгүйгээр төвөг хэрэгдэл багтаа бүртгэх энэ тогтолцоор орох гэдэг. 487 аж ахуй нэгж байж байна. Энэ бол манай нийт одоо нөгөө 70 гаруй мянган аж ахуй нэгжтэй харьцуулж үзэх юм бол 0.7% л цахим бүртгэл хамрагдчихэд байна. За жилдээ улсын хэмжээнд 167 за тендерийг бол одоо цахимаар одоо зохион байгуулсан байна. За энд бол нэг 724 орчим давхардсан тоогоор шүү дээ. 724 орчим аж ахуй нэгж ингэж оролцсон байна. За засгийн газар ямар юмыг ил тод болох гэдэг нь гэхээр энэ одоо шинэ он гараагүй байхад шинэ оныхаа ажлыг та бүхэн танилцж байгаа нь аль болохоор мэдээллийн ил тод байдлыг бид нар бий болгомоор байх юм аа. Тэгвэл би бас эднэрт манайхантай ярьсан 2 3 вебсайт яриад байлаа. Уг нэг л вебсайт тавих хэрэгтэй. Хуучин уламжлалаараа бол тендер бол дандаа сангийн яамд байдаг байсан учраас эхний мэдээллийн гол бааз бол e-procurement гэдэг CGMN гэдэг энэ вебсайт дээр байгаа. Энэ дээр Монгол улсад зарлагдж байгаа бүх төрлийн тендерүүд бүгдээрээ заавал бүртгэгдэнэ. Заавал энэ дээр бичигдсэн байна. За манай худалдаа авах ажиллагааны газар байгуулсан эднэр маань e-тендер гэдэг юмыг бол зарлагдсан. Тэгээ өөр дээрээ явж байгаа тендертэй холбоотой бүх асуудлууд бол e-тендер дээр байна. За засаг CGMN гэдэг бол зүгээр энэ ороод бас линк хийгээд эднэртэй холбогдож олныг агуулгаар гарсан. За бусад одоо вебсайтууд дээр бас тавьж болно. 90 онд хэдүүлээ e-procurement e-tender гэдэг энэ хоёр бол бас одоо ер нь баг нэг маягийн юм болох ёстой. Аль руу ч орсон нөгөөх рүү н орж байгаа ингэж. За дараа нь. За тендерийн цахим дэлгүүр гэдэг юм хийх гээд бид нар эхэлж байгаа. Хийж чадаагүй байгаа. Журам нь бол батлагдсан байна. Одоо 14 оноос эхлэхгүй яа. 14 оноос эхлээд манай худалдаа авах ажиллагааны газар дээр хийгдэнэ. Энэ нь болохоор ийм санаатай юм ярьсан юм л да бид нар. Аль болохоор нөгөө нэг ингээд авчиж болдог одоо А4-ийн цаас бидний хэлдгээр бичгийн цаас бензин тавилах компьютер ийм ойр зуурын юмыг шууд одоо Ням хамгийн газрууд өөрснөө авна гэж гүйхгүйгээр эдний захиалга өгөөд нэгдсэн худалдаа авалт хийчих. Илтээр манайхан нэг сав баглаа бодлын үйлдвэрүүд үзэсгэлэн гаргасан шүү дээ. Тэрний үзээ явж исэн чинь нэг үйлдвэрлэгч надад ингээд картон одоо юу гэдэг вэ чи? Картон хавтас картон хавтас байхгүй. Хатуу хавтастай ийм картон хавтсыг бид нар ингээд хийгээд байх юм. Танаа яам хамгийн газар чинь ийм өндөр үнээр гаднаас аваад байх гэсэн. Тэгээ би ингэж дараагаар уулзсан. Тэр ямар компани байсан? Finpack гэдэг компани байсан юм байна. Тэгэхээр одоо би юу гэж хэлж байгаа вэ гэхээр хэдүүлээ энэ дэлгүүрт
захиалга өгөөд манад ийм юм байна шүү гэд үйлдвэрлэгчд маань захиалга өгөөд нөгөө талаас манай яам тамга газар энэ артал сууж байгаа төрийн нарийнууд юм уу агентгийнх нь энэ орон нутгийн худалдан авалтынх нь манад бичгийн хэмжээний цаас тэр хугацаанд төчрийн ширхэг хэрэгтэй байна гэдээ ингээд санал өгөөд тэгээд энд нь програмаар одоо дундчилж үнэлээд ингэж одоо 8 арилжаа хийвэл яасан бэ? Гүний бичгийн хэмжээний цаас авах гэж гараал хариалгачдаг. Тэгээд нэг таньдаг нөхрөөс очиод нэг юм авдаг. Ийм юмыг л алгуулах зорилготой юм. Өнөөдөртөө энэ бол их тийм энгийн сонсогч иж магадгүй хэрэгжүүлээд эхлэхээр энэс маш их үр дүн гарна. Бензин саваач гэсэн одоо тэр нөхрийн таньдаг ямар юм бэлээ бензин колонк гэхгүйгээр дундын худалдаа авалт хийгээ явуулах боломжтой. За энэнийг одоо маш сайн хөгжүүлээд их олон юмыг хэмнээ, цаг хугацаа, хүн суртал олон юмыг хэмнэх юм байна. За цааш нь энэ өмнөх нь айдсан. За энэ бол шууд цахим худалдаа авах системийн боловсронгуй болно гэж хэлж чинь л дээ. Ер нь одоо бол яаж байгаа вэ гэхээр манай цахим худалдаа авах ажиллагааны систем бол үндэсний татварын ерөнхий газартай холбоотой байгаа юм. Монгол банктай холбоотой байгаа юм. Арилжааны банкудтай холбогдож байгаа юм. Ингээд эднийх энэ гуравтай холбогдоод бүрэн төгс цахим худалдаа хийж болохгүй байгаа худалдаа. Тийм учраас одоо хамгийн сайн цахим худалдаа авалт хийгээвэл одоо энэ одоо би дутуу байгаа юмнуудыг хэлчихье. Улсын бүртгэлийн ерөнхий газартай холбогдох, нийгмийн даатгалын ерөнхий газартай холбогдох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай холбогдох, дээд шүүхтэй холбогдох гэсэн энэ холболтуудыг шууд онлайн нөгөө бидний яриад байгаа ухаалаг засаг ухаалаг төр дандаа дундаа нэг юм мэдээлэл солилцооны төвтэй бидний нэг орбитэд байдаг data exchange төв байгаа байхгүй. Тэр data exchange төвийг л ашигладаг. Тэгээд энэ байгууллагууд маань мэдээлэл солилцдог. Энэ рүү бид нэр одоо явж байгаа. Ингэснээр бол тендерт оролцохтой холбоотой төрийн байгууллагаас авдаг тодорхойлтуудыг бид нар алгуулгая гэж байгаа. Ингээд бүгдээр энд холбогдчихж байгаа юм чинь шууд ямар компани эзэн захирлын хийм тэгээд бусад материалыг эндээс нь татаад авах. Танаад төдөн хүн ажилтдаг юм энэ төр гэдэг байхгүй нийгмийн даатгалын ерөнхий газартай холбогдоод шууд хичнээн хүн ажилтгийг нь бол татаад авчнаа. Тендерийн үнэлгээ хийхэд ямар аж ахуйн нэгжийн тендерийн материалыг үнэлж байгаагаа мэдэхгүйгээр техникийн үнэлгээ хийдэг ийм тогтолцоороо бид нар шилжиж байна. Тендерт оролцсон аж ахуйн нэгжийн техникийн саналыг нээлттэй идэл тодор мэдээлдэг тогтцоо жилж байна. Энэ маш чухал. Би одоо энэ инх чаргал дарагтай ярих дээр болдгоо гэж байх ярьсан. Өнөөгөлөө битүүр болох шиг боллоо тийм ээ. Ингээд байгаа. Тендерт ороод ялцсан тэр нөхрийн тендерийн материалыг тендер дууссаны дараа ил тод болгоод тал да. Бусд нь үзгэлтэй. Энэ нөхөр ямар санал өгөөд яагаад ялцсан гэдэг үзэхээр аж ахуйн нэгжийн материал нь хамт яваад тэр аж ахуйн нэгжийн материал нууц учраас болдгоо гэхээр аж ахуйн нэгжийн материалыг тусад нь ингээд нэг цаасан дээр авчих. Тэр ажил хийх гээд байгаа саналын тусад нь авчих. Одоо манай аж ахуйн нэгжүүд бүгдээ ойлгож ав. Үүнээс хойш таандын тэр ийм юмыг би ингэж хийнэ гэдэг байгаа юм чинь бол мэдээллийн санд орох нь вэ шүү. Тендерт ялсны дараа. Тэндээс бусд нь ороод энэ нөхөр ийм ингэж хийнэ гэдэг ийм төврөөр авсан юм байна. Би дараачууд орохдоо энийг ингэж хийгээд ийм төврөөр аавна гэдэг юм уу. Ийм мэдээллийн сан бий болох ёстой. Ил тод байдал бий болох ёстой юм байлаа. Ингэхгүйгээс болоод маш их маргаан гараад байна. Бид нар уг нь тендерийн хууль нэг өөрчлөлт оруулах гэж бодож яваа. Манай эдийн засгийн яамн дээр бол ажлын хэсэг гарцсан ажиллаж байгаа юм. Тэр нь шүүхийн шугамар шийддэг чинь маш их төвөгтэй байна. Монголд одоо зуны сар өрөөсөө 3-4 сартаа хавар тендер зарладаг, зунжингаа шүүгдэлцдэг. Тэгээд ерөнхийдөө айл нь байхгүй будаа. Тийм учраас энэнийг бид нар судалсан чинь бусад газар энэнийг арай хэлбэршүүлсэн маягаар хийдэг юм байна лээ. Маргаан тэмцээн гарахгүй гэж юм байхгүй. Тэгвэл тэр маргаан тэмцээнийг шийддэг өөр аргууд байдаг юм байл. Тэр өөр аргуудаар нь оруулаад шийдвэл яасан юм бэ гэж байгаа юм аа. Тэгэхээр энэ аж ахуйн нэгжийн техникийн саналууд бол ил тод болох нь вэ шүү. Тэгэхээр нэг удаа хулигдаж хоёрын хооронд юм хийж авахгүй гэсэн. Таны материалаараа олон нийтэд ил тод болно гэдгээ бодож хариуцлагаж манай компаниуд ажиллах ёстой болж байна. За гэрээний хэрэгжлийн хялтанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ. За энэ хий. За ингээд 2016 гэж за энэ би хол байна гэсэн 14 он юм засаагүй орж ирсэн байх юм байна. Энэ 14 онд бид нар бол энэ шилэн тендер хийхийн тулд шалгуур үзүүлэлтүүд боловсруулан тендерийн саналыг цахимаар хүлээж авна. Саяны тэрэг холон газартаа шууд холбогддог болно. Нийлүүлэгчийг нууцлж үнэлгээний хороо үнэлэн шалгарсан байгууллагууд бага үнийн өрсөлдөөнд оролцсон. Ер нь тэгээд ганцхан бага үнийн өрсөлдөөн гэдэг ойлголт байхгүй. Инх чаргал дарагтай ярихаар өнөөдрийн хуулийн дээр ч тийм ойлголт байхгүй. Эхлээд нөгөө нэг чанар стандартаа хангасан байх хэрэгтэй.
чанар стандартыг хангасан нөхдүүдийн дунд дараа нь шаардлага гарвал үний саналаар одоо өрсөлдөх боломж үүсэж байгаа. Манайд бол ямар хавтгай ойлголт байна вэ гэхээр хамгийн бага үн өгсөн нөхөр бол ялдаг гэсэн ойлголт. Ер нь өнгөрсөн хугацаанд тендер яагаад завхарсан гэхээр энэнийг тэгж ойлгоод хамгийн бага үний саналтай нөхрийг шалгаруулдаг. Тэр хамгийн бага үний санал авсан нөхөр хизээш тэр хамгийн бага үнийхээ саналаар босгосон объект байхгүй шүү. Нөгөө жилд төсөв төртгөө нэмүүлээд ингээ явдаг. Нэг ийм юм руу орсон. Эннээс болоод ерөөсөө тендерчиж утга учраа алдсан. Одоо 10% хаалгатай нэг нөхөр бол 500 сая одоо хэд гэдгийг 500 саяар авсан. Тэгвэл 500 саяар хизээч босоогүй. Тэр нь 2 тэрбумаар болсон. Жил төсөв төртгөх нэмэгдэн. Тийм ээ? Ийм юм руу орцсон байгаа эдний бид нар. За шалгарсан байгууллагаас зарлан ажлын төлөлтгийг нэг. За ингээд боловсронгоо олох гэдэг. За би энэ одоо төгсгөлийн бараг шахуу хуудсан дээр очиж байна. Одоо би нөгөө та нарын цагаан цаасан дээр байгаа юм чинь жаах юу яатсан? Багцлсан байдалтай бичиж байгаа. За энэ дээр ийм тоонууд байгаа. 14 онд одоо шинээр баригдах барилга байгууламж төсөл арга хэмжээ хичнээн байгаа юм гэхлээр шинээр баригдах барилга байгууламж 132 байна. Би тоотоо хэлж 132 шиг юм шинээр босно. За энэ өөрөө 595 тэрбум төгрөгийн юм байна шүү. За дараагаар нь бусад ажилд бол 164 төсөл байна. 633 тэрбум төгрөг байна. Ингээд Монгол улс 14 онд энэ жил цоо шинээр 1.1 эсвэл 1 тэрбум 131 их найд 133 тэрбум төгрөгийн төсөв төрдөг бүхий нийтдээ 301 ширхэг төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх гэж байна. Шинээр үргэлжлэж байгааг нь оруулаагүй шүү. Энэ бол шинээр хийгдэнэ. За энэ дотроо юу байгаа юм гэхлээр эрчим хүчний салбарт нэг 368 арга хэмжээ байна. 368 тэрбум төгрөгийн 32 барилга байгууламж арга хэмжээ байж байна. За нэг 22 цэцэрлэгт 22 тэрбум төгрөг байна. 15 сургуульд 36.7 тэрбум төгрөг байна. 11 эмнэлгийн барилгад 9.2 тэрбум байна. Коллеж мэрэгжлийн сургууль үйлдвэрлэлд 8 төвд 10.3 тэрбум төгрөг байна. Соёлын төвд 7-г усхын шинээр 16.7 тэрбум төгрөг байна. Нийгмийн халамжийн салбарын барилга байгууламж 7-г усх нь 16.7 тэрбум байна. Спортын цогцлбор 6 ширхэг 20 тэрбумаар усхна гэсэн. Цоо шинээр эхлэх юм би ярьж байна. Ийм юмнууд байна. Цалцаасан төслийн хаана бичсэн. За одоо эндээс хараад та бүхэн байна. Ерөөсөө нэг 22хан цэцэрлэг босох юм байна, сургууль босох юм байна гэж бас бодож болохгүй. Энэ шинээр төлөвлөж байгаа. Хуучин босоод явж байсан юмыг бол улсын хурл бол нөгөө төсөв төртөх нь дааж давшгүй өндөр болцсон учраас 130-40 тэрбум төгрөгийн өртөгтэй 242 төсөл арга хэмжээг бол царцаатсан байна. Царцаатсан гэдэг нь аудитын ерөнхий газар тэр объектуудыг өгсөн. Наадах чи яг одоо энэ өртгөөрөө босох юм уу, босохгүй юм уу? Үнэн байна уу, худлаа байна. Энийг нь одоо үзэж хараад өг гэсэн. Энийний цаа тал дээр бол маш их хэмжээний бас тэр сургууль, цэцэрлэг, эмнэлэг, эндүгийн барилгууд бол явж байгаа. Тийм учраас би зөвхөн дашрам дурдахад зөвхөн миний хэлсэн тоогоор энэ босох ёстой сургууль, эмнэлэг, цэцэрлэг хязгаарлагдчихж байгаа биш. Энэ төсөв төртөх нь өндөр болчиход байгаа юмнуудыг нягтлаад тэгээд эдгээрээс одоо цаашаа босох шаардлагатай бас боломжийн хэмжээнд төсөв төртөх нь байгаа юм байна гэж үзсэн объектууд босноо. За цааш нь. За ингээд би энэ цаасыг эхлүүлээд орчихж байгаа. Одоо энэс цаашаа та нар энийг л үзэх гэсэн. Та нарын гар дээр байгаа. Тэгвэл энэ ингэ шүү дээ. Одоо та нар асуултанд тодруулна үз. Энэ биччихэд байгаа 301 төсөл арга хэмжээ чинь бол өөрөө дахиад их олон тендер болдго юм байна лээ. Задардаг, дотроо бол задардаг гэсэн үг. Нэг нэгтэй юм байгаа мөртлөө задардаг. Жишээ нь одоо эмнэлгийн багш тоног төхөөрөмж аавна гэдэг энэ жил ерөнхий сайдын юун дээр нэг 20 хэдэн тэрбум төгрөгийн тендер зарласан чинь тэр нь ингээд задардаг юм байлээ. Компьютер томографууд нэг биохимийн лабораторид тусдаа бишээ юу лээ? Бишээ. Ардан багц юм уу? Жишээ нь тэр 25 тэрбум төгрөгийн ажил болов жишээлх юм бол 10 багцуулаад задарчдаг юм байлээ. Тэр нь ухаанд 10 тендер үүснэ. Тэгээ 10 тустай тендер. Тэгэхээр энэний 300 гэдэг байгаа чинь дахиад цаашаа задраад маш их олон төрлийн тендер болох юм байлаа гэдэг үгүй. За ингээ манай
Шинжлэлийн засгийн газар маань ямар ч байсан энэ 13 онд багтаад Монгол улсын хэмжээнд 14 онд шинээр босох бүх одоо арга хэмжээ төсөл байшин барилгынхаа танилцуулгыг та бүхэнд хүргэж байгаамаа. Хоёр талдаа харилцсан хариуцлага хүлээмээр байна. Засгийн хувьд бид нар ил тод байдал энэ хэл ахуйл авилгал хүнд суртал энийг багасгахын тулд бид бол тууштай ажиллаж байгаа. Манай аж ахуйн нэгжүүд өөрснөө бас энд хариуцлагатай оролцоод шударгаар өрсөлдөөд авсан юмаа цагт нь хугацаанд нь чанартай гүйцэтгэж байгаа чи. Энэ жил бол жишээлх юм бол манай засгийн газар 5-6 аймгийн холбоё гэсэн 2 аймгийг нь бол чадаагүй шүү дээ. Дорнод аймгийг авсан нөхдүүд дутуу хайсан. Чадахгүй байж том ажил авсан. Бид нар уг нь багсгасан юм л да уулна. Тэгээд байхтал чадаагүй. Юуг Хөвсгөл аймаг руу солонгосын компани бас одоо нэг 80 км-ийг авсан. Бас дийлээгүй. Тийм учраас өөрснийхөө хэмжээ хязгаарт нийцсэн ийм л ажлыг аваад тэгээд хугацаанд хийж дуусгаж байгаа чи. Манай засгийн газрын гол бодлого энэ өнгөрсөн хугацааны алдаа оноог дэнслээд үзэх юм бол компаниуд бол өөртөө компаниудад таарсан хэмжээний ажлын л өгмөр юм байлээ. Нэг компани 200 км зам аваад хийн гэж бол байхгүй юм байлээ шүү. Тийм учраас бид тендерээ зарлахтаа ч гэсэн одоо энийгээ тооцож хэмжээ хязгаартанд зориулж чадалтанд тааруулж ингэж өгөх ёстой. Мэдээж бүх юмыг муу хийхгүй байгаа. Манайд бол ингээд ажил аваад тэрнийг хугацаанд тэрнийг сайн чанартай хийж байгаа. Бас ч гэж энэ өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд өссөн, бэхжсэн, тамир суусан олон компаниуд байдгийн байлаа. Хамгийн гол нь итгэлтэй найдвартай юмыг бас сайн яс хийж чаддаг. Тийм компаниуд бол дэмжинэ. Тэр ногоон хуудас минь хайцсан бай. Би бас энд харан хуудасны хажуугаар ногоон хуудас гэж гаргах гэсэн. Тэн дээр бол тэр компаниудыг бас бичих ёстой. Энэ компани энэ ажлыг аваад ийм хугацаанд ингэж чанартай хийж өглөө. Тийм компаниудаа дэмжих ёстой. Тэр нь тендергүүгээр ажил өг гэсэн үг биш. Тэгтээ ямар ч байсан хоёр компани өрсөлдөд энэ бол юм хийж чаддаг нөхөр шүү. Авсан юм бол чанартай хийдэм шүү, хугацаанд нь хийдэм шүү гэдэг нь бас нэг оноо үзүүлэлт болж харагдаж явах учиртай юм аа.